Монгол улсын их хурлын дарга Бэмбцэг албан ажлаа хүлээж авснаас хойших орон нутгийн анхны томилолтоо баруун бүсийн тулгуур төв Ховд аймагаас эхлүүлж Чандман манхан сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр сайн парламент шинжиллийн бодлогыг танилцуулж сахилга баттай, ухаалаг, ёс зүйтэй, иргэдтэй ээлтэй, ил тод нээлттэй ажилласнаар парламентын ардчлал бэхжиж, засаглалын тогтвортой, үр дүнд чиглэсэн тогтолцоо бодиттой бэхжинэ гэдгийг онцлсан юм. Улсын хурлын даргын анхны томилолтоо өөрийн бас төрсөн нутаг Ховд аймагаас тэн дундаас бас аав ээжийнхээ нутаг манхан Чандман сумаас томилолтоо эхэлж ажиллалаа. Тэгэхээр иргэдийн санаа бодлыг сонслоо, нутгийн ахын дүүстэй хүндэтлээ үзүүллээ. Ард иргэдийн амьдралд тулгамдсан томоохон бодлогын асуудлуудыг бас нэн тэргуунд анхаарах хэрэгтэй. Парламентээр хилцэж байгаа хууль тогтоомжуудыг нээлттэй, ил тод, илүү бас энгийн иргэдтэй хөргөдөг ийм парламент байхын төлөө анхаарч ажиллаж бодож байгаа. Өнгөрч буй 7 хоногт засгийн газар болон улсын хурлын гишүүдээс нийт 5 хуулийн төслийг улсын хурлын даргад өргөн мэдүүллээ. Улсын хурлын гишүүн Алдар Жавхлан Монгол Улсын хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, энх төвшин, уянга хишиг нарын 6 гишүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засгийн газраас усан доорох соёлын өвийг хамгаалах тухай, ЮНЕСКОгийн конвенцийг соёрхон батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийн тухай, мөн засгийн газраас Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг тус өргөн мэдүүллээ. Нийгэмд тулгамдж буй асуудлуудаар санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгүүд байнгын хороод хуваарийн дагуу өнгөрсөн өдрүүдэд ажил хэрэгч хуралдаануудыг хийлээ. Энэ ажлын хэсэг чөлөөлөг гэдэг энэ том урьяан доор ажлын хэсгээ бүтнээр нь манай ажлын хэсэг нам үл харгалцсан бүгдээрээ гишүүд нэгдээд яг энэ ажилтдаг үр бүтээлтэй, үр ашигтай бүтэн тогтолцоогоор нь янзлах, цэгцлэх, болохгүйг нь засах, болж байгааг нь өргөжлүүлэх, сайн явж байгааг нь урамшуулах ийм системэд орж байгаа. Өнөөдөр энэ хамтын ажлын хэсэг бол зөвхөн өнөөдөр байгаа хамтын тухай асуудал ерөөсөө яриаггүй. 100% гэж ойлгож болохгүй. Давхар ирээдүйд байгаа хамтуудын холбоотой энэ хууль тогтоомжийн өөрчлөлтийг өнөөдрөөс хийхгүй бол хоцрохнэ гэдэг ийм алсыг харсан асуудлуудыг хүртэл давхар хөндөж ярьж байгаагаа бол онцлог байна. Түүнчлэн Улсын хурлын эдийн засгийн байнгын хороо Улсын хурлын даргын 2025 оны 529-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнээс гадна хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын хурлын хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын хурлын гишүүн баасан жаргалыг сонгож холбогдох тогтоолыг баталлаа. Энэ ажлыг авахдаа тухайн үед хамтарсан засаг явж исэн. Тэгээд ингээд 2 жилээр нь ээлжлээд явна гэсэн энэ ойлголцолтой байсан учраас яг энэ үгэндээ суугаад санаачлагаараа энэ хулзан байнгын хорооны хурлаар энэ асуудыг хэлцэж өгөөч гэж Улсын хурлын дарга болон байнгын хорооны даргад хүсэлт тавиад юм болж байгаа юм шүү гэдгийг бас та хүнзүү ойлгоорой. Хуульд заасан хуваарийн дагуу Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв баасан гарагт хуралдаж товлогдсон хуулийн төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах чиглэлээр яг судалгааны ажил хийлэгдэх энэ зардалд улсын хэмжээнд 50 орчим тэрбум, 50-аас 60 тэрбум төгрөг гарч яана гэсэн ийм бүрэн бус мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ 50-аас 60 тэрбум төгрөг яг мэргэжлийн эрдэмтдийн ардаар очоод чанартай судалгаа хийх боломж бүрдүүлнэ. Нэгдүгээр, хоёрдугаарт тэр эрдэм шинжилгээний байгууллага тэр их сургуульд байж байгаа бий болгосон мэдлэгийн санг ашиглах боломж бий болно. За тэр өгөгдлийн санг ашиглах боломж бий болно. Хамгийн гол нь энэ чанартай хийсэн судалгаануудыг тэр захиалагч байгууллагууд нь дараа нь өөрийнхөө цаашдын үйл ажиллагаанд ашиглах боломж, тэрнээс хүртэх өгөөж нь эрс нэмэгдэнэ гэж харж байгаа.
Түүнчлэн өнгөрч буй 7 хоногт Улсын хурлын гишүүн, Улсын хурал дахь Монгол Японы парламентын бүлгийн дарга Гал Бадрахын урилгаар Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүд манай улсад айлчлалаа. Улсын их хурлын гишүүн Жанчвын Гал Бадрахын урилгаар Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн танхимдах Япон Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такеба Арата тэргүүтээ төлөөлөгч улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Япон Монголын хамтын ажиллагаанд хоёр улсын парламентын үйл ажиллагаанд илүү бас өндөр амжилт гаргахыг энд Монгол улсад айлчилж байгаа айлчлалнаас амжилттай болохыг хүсэнгэрье. Монгол Япон хоёр улс олон жилийн турш улс төр эдийн засаг соёл зэрэг өргөн салбарт бат бөх итгэлцэлд суурилсан харилцааг хөгжүүлж ирсэн билээ. Өнгөрсөн 2025 онд Япон улсын цог жавхлан Тэзэн хаан эрхэм дээд хатны хамт Монгол улсад төрийн айлчил хийсэн хоёр орны ард түмний харилцаа ойлголцол хамтын ажиллагаа найрамдалт харилцааг улам бэхжүүлсэн онцгой үйл явдал болсон энэ тэмдэглэлийг хэлхийг хүсэж байна. Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимдах Япон Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такеба Арата тэргүүтээ төлөөлөгчдийг улсын хурлын дэд дарга Бүрвд орж, эдийн засгийн байнгын хорооны дарга Сэдд орж, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Тэмүүлэн, төсвийн байнгын хорооны дарга Наранбаатар нар хүлээн авч уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын төвшин эдийн засгийн болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий хэлцээрийг дэмжих асуудлыг хөндөн хэлэлцэж харилцсан санал солилцов.